гүйлгээд үзчихье. Тэгээд ганц нэг бодлого төсөөллийн юмнаар ажиллая. За та бүхэн маань бас ингээд өдөрөө мэдж байгаа юм учраас бас болж игэл хурдан тэгээд залхаахгүй бол бодъё. Өөр нь бол энэ материалын наатам зүйл явж бол их юм байна л та бас. Тэгэхээр энэ атомын физиктээр атомын бүтэц, атомын цацралтын спектр, за тэгээд мөн боорын бостуулят гэсэн энэ зүйлүүд одоо ерөнхийдөө орох ёстой. Тэгэхээр за цөмийн дээр болохоор цөмийн бүтэц, цөмийн цацраг идэвхт, задралын цөмийн урвал, цөмийн хүч мэт одоо хотгонуудад ерөнхийдөө зангид идэж орох ёстой. Тэгэхээр атомын бүтцийн талаас ярихаар ер нь бол эхлээд атомын тухай төсөөллийг бол ярих ёстой байх гэж бодож байгаа. Тэгээд энэ нөгөө бодис хуваагдах жижиг хэсгүүдээс бүтдэг гэсэн одоо тийм юу байснаас л нөгөө хуваар цаашаа бол хуваагдчихгүй гэж үзэж ирсэн. Эндээс мөн одоо тэр атомын бүтц дотор электрон орж ирсэн. Өөрөөр хэлбэл электрон нэгдснээр бол атомын доторх атом маань өөрөөс цахилгаан сармаг учраас хасах цэнийг ороод ирэхээр одоо зайлшгүй одоо нэмэх цэнэгтэй байх, нэмэх цэнийг атомын бүтцэд байх нэ гэдэг нь бол тодорхой болоод ирж байгаа. Энэ дээрээс эхлээд тэр атомын бүтцийн талаарх нөгөө эрэл хайг бол шинжилгээ нөгөө судалгааныг явуулсан байх гэж бол би бодож байгаа. Тэгээд электроны нэгэнт одоо атом маань өөрөө цахилгаан сармаг гэдэг гэтэл асах цэнийг ороод ирдэг. Тэгээ нэмэх цэнийг байхын зайлшгүй болоод ирэхээр нэмэх асах цэнийг одоо ерөнхий байрлал одоо яаж байрлах юм бэ гэдэг талаас нь эрдэмтэд одоо тэр судлаачид нь судлаад тэгээд ер нь хамгийн анхных нь хэний Томсны загвар, Томсны нөгөө үзмтэй талах гэсэн загвар байдаг шүү дээ. Тэгээ үзмтэй талхны загвараас одоо Томсны анхны одоо төвшүүлсэн загвар бол энэ. Тэгэхээр энэ загвар бол өөрөө Томсны энэ загвар болохоор талх нь болохоор өөрөө нэмэх цэнэгтэй гурилан гэсэн нь дотор нь үзм нь бол одоо хасах цэнэг гэсэн ийм загвар. Гэхдээ энэ бол анхны загвар мөн гэхдээ бол бодит байдалтай нийцэх байгаа учраас эндээс сүүлд нь одоо тэр 1911 онд Эрзэрвардын туршилтаа тавигдсан байгаа шүү дээ. Эрзэрвардын гаргийн загвар бол гарч ирсэн. Энэ Эрзэрвардын гаргийн загвар гарахаас өмнө бол бас физикт бол зөндөө олон нийлдэд гарсан байсан. Планкийн таамаглал төвшөлдсөн байсан. Гэх мэтчнээр Планкийн одоо нэг мундаг юм болохоор нөгөө төвшөлдсөн байсан юм. Квант цахилгаан соронзон долгионы цацрал бол квантаар явагдана. Квантын энерги нь нөгөө ааш нутаг тэнцүү байна гэдэг юу төвшөлдсөн байсан. Тэгээ энэ дээрээс Эрзэрвардын туршилт бол яг бид нэр Эрзэрвардын туршилтыг тэр их урттай бөөмөр алтны нэгэн ялцыг бөмбөгдөөд юу гаргаж авсан энэ гаргийн загвараа нээсэн гэдгийг бол тайлбарлана. Гэхдээ яг туршилтын үр дүн дээр бол маш их тийм хүүхдүүд бол яг үхээр туршилтыг бол Эрзэрвардын туршилтыг бол дахин тавих бол боломжтой. Тийм учраас өнөөдөр туршилтын энэ загваруудыг туршилтанд орсон дээр үгээр зураглал юу гэдэг тийм ээ. Алтны нэгэн ялцсан одоо ямар байх юм. Тэгээд айлбаа бомбо яаж нэвтрүүлэх, яаж бүртгэх юм. Тэгээд гол нь одоо гарсан үр дүнд нь болохоор яг юу юундаар ямар үр дүн харсан бэ гэдэг. Тэгээд чи нөгөө туршилтын дараа болохоор одоо нэг хичнээн бомб билээ 1500 бомбын одоо 30-аад нь эргэж ойрсон 100-аад нь баг зэрэг хазаасан хинх нь одоо нэгт явж гарчихсан гэж л үздэг байсан. Энэ яг юугаараа болохоор яг энэ дээрээс гаргасан тэр нэг 2-3 дүгнэлт нь бол маш чухал дүгнэлт байж байгаа. Тэрийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Ягаад тэгэхээр за нэгэнт бол нэмэх цэнэгтэй цөм
нэмэгц нэг бол атом дотор байна гэдэг нь өмнө тодорхой болчихсон байсан. Электрон байна гэдэг нь тодорхой болчихсон байсан. Тэгэхээр тэр маш цөөхөн их хурдтай тэр бөм альфа бөм маань буцаж ойно гэдэг одоо юунаас болж байна гэдэг дээр жишээлх юм бол. Тэгэхээр энд бол юу ярьж байгаа нөхөр тэр буцаж ойж байгаа нь бол одоо мэдээж их хурдтай бөм буцаж ойно гэдэг бол альфа маань өөрөө нэмэгц нэгтэй бөм. Тэгэхээр нэмэгц нэгтэй бөм ойно гэдэг нь бол одоо нэмэгц нэг байна. За нэмэгц нэг бол одоо ер нь бас их хэмжээгээр байна гэдэг ч юм уу одоо тэр талаас. Гэтэл цөөхөн тооны бөм хэрэгжээ гэдэг нь болохоор юунаас болж байгаа вэ? Нөгөө цөөхөн тооны бөм л мөргсөн гэсэн утгаар нь. Тийм учраас энэ бол маш бага зайн байгаа юм байна. Тэгэхээр атомын тэр нэмэгц нэгтэй хэсэг нэмэгц нэг бол маш бага зайд оролцсон юм байна. Цаашаа нэгт зохицохгүй байгаа нь бол масс ихтэй юм. Учраас масс нь бол ерөнхийдөө их тэндээ оролцсон юм байна гэдэг энэ загвар гаргахад одоо тэр дүгнэлт нь бол одоо хамгийн чухал дүгнэлт байсан. За цөөхөн бөм хазааж ирэх гэдэг нь бол тэр электронны таталцаас тэгээ хоосон орон зай их байна гэдгийг бол одоо нэгт гарч байгаа тэр бөмбөгөөс гэдэг нь одоо яг энэ эрдэнэсийн туршилтын санаандаар бол тэр гарсан дүгнэлтүүдийн бол бас их тодорхой яаж энэ дээр тулгуурлаж хэлж өгмөр юм санаа байгаа. За энийг бол тэгээд нөгөө анимашн ч гэдэг юм одоо тийм юмудаар үзүүлэх туршилтуудыг тарих боломжтой учраас бусад байдлаар болох талын юмнуудыг хийх зүйтэй байх гэж бодож байна. Тэгээд энэ дүгнэлтүүд нь бол мэдээж одоо их цаан хоосон байна. Тэгээд масс нь бол нэг зэгтэр нэг бага зайн төвлөрсөн байна. За энэ дээрс электроны одоо радиус атомын радиус 10-аас 80 зэрэг сантиметрээр тодорхойлогдсон байна. Иймэрхүү дүгнэлтийг бол бас гаргацсан байна. Энийг бол ингээд гаргачиж байгаа гэдгийг харуулах. За тэгэхээр манай орчноор өдөр ерөнхийдөө юу болж байгаа юм чинь тэгээд бишнэрийн юунд дарах юмнуудаа харагдцсан үстэй. Тэгэхээр бол нэг илүүцэл. Тэгээ энэ дээр бас нэг электронны талын нэг юмнуудыг бас хэлж өгмөр юм шиг. Энэ электрон гэж одоо яг юу юм бэ гэхээр гэдэг бол энэ бол тийм хамгийн жижиг тоосонцор тэгээд масстай боловч эзлэхүүнгүй байдаг. Тийм учраас тэр нэг электрон үүлний хэлбэртэй байдаг. Үүлний хэлбэрээр ажилладаг гэсэн нэг юм санаа бас байна. Энийг бас хэлж өгөх бас зүйтэй байх мэдчих. Өстой юм болов гэж явсан. Энийг бодоод байгаа юм. Хаана байгаа нь бол нарийн тодорхойлогддоггүй. Тэгээд хөдөлгөөнөөс олж үздэг тийм хоосон хэлбэртэй юм аа гэж бас тийм электронны бас тодорхойлсон нэг тийм юм байгаад байна. За тэгээд тухайн үед энэ гариг загварыг гарч байгаа үед бол тэр Вальмер иргэдмэр нар чинь өөрөө Вальмер нь болохоор тэр өсвөрчийн цэцэрлэгтийн спектрийн шугамын одоо тэр долгионы хүртийг тодорхойлсон мó иргэдмэр нь болохоор долгионы хүртийн урууг нь тодорхойлсон. Томьёо энэ хоёрын одоо нэрээр хэлсэн томьёо байж байгаа. Тэр томьёог болохоор энэ томьёо бол өмнө одоо тэр яг юуны өмнө гарчихсан байсан. Тэгээд дээр нь бол Планкийн нөгөө цахилгаан соромжийн цэцэрлэгтийн нэр нь татамжтай боловсон аль байна гэдэг. Энэ квантыг цацрах хэвээр цацраг нь одоо шингийн гэсэн энэ онол бол гарчихсан. Тэгээд эдгээрээс үндэслээд бол яаж ийм вэхээр энэ онолоос Планкийн онолоос чинь болохоор нөгөө юу Эрдвэргийн тогтнолын одоо харж байна. Энэ Вальмер Эрдвэргийн томьёоноос
хамгийн хоёрыг нэмж ааштай чи болоо ямар юм чи Амартай харж байгаа шүү дээ. Ийм хэлбэртэй болж байгаа шүү. Энэ бол нөгөө аашны гэж болж байна. Аашны. Энийг аргач зайны менежмент чинь өөрөөр хасны хөгжих чинь. Бид яахсан нэ? Энэ бол аашны энэ менежмент чинь. Энэ менежмент чинь энэ хасад эдгтэй хаадаг нь ер нь хасад тэмдэг энэ хасад тэмдгийн учраас байгаа юм. Яхас энэ хасад тэмдэг учраас гэхээр энэ өөрөө албастай нэг PC одоо салахын тулд яах ёстой вэ гэхээр албастай тийм системийг салахын тулд хоорондоо салахын тулд бүрэлдэхүүн систем салахын тулд гаднаас авах энерги ёстой гэдэг утгаараа хасад тэмдэгтэй бид нар одоо хасад тэмдэгтэй одоо энергийн өсвөрчийн атомын энергийн утга нь болохоор анхныхаа ЕВ-ээр болохоор Акшаа камераас гараа авчихсан шүү. За ингэж гаргадаг энэ баниараа гэж байгаа хасад тэмдэг ямар ч яагаад гэдэг юм бол тэр холбоо системийг өргөдгөх хэсгүүдээр нь задлах. Гаднаас энерги өгдөг шаардлагатай гэж гэж орж ирдэг юм аа гэж бас хэлж байна. Тэгэхээр энэ дээрээс нэг төвшний энерги зөрөө хэрэглээд байгаа ингээд том яваалаа энэ дээр хүмүүст гараад ирж байгаа. Энэ дээрээс болохоор юу гэж хэлж болох вэ гэхээр атом маань одоо нөгөө Планкийн онлоор фосфорын далбаны цэцгэлт нь болохоор квантаар явагдана гэдэг. Тэгэхээр энэ шугам өмнө нь болохоор энэ чинь энэ Вальмер Ридбергийн онлоор болохоор юу яцсан байгаа шүү дээ. Туршилтын тэр ингээд томьёоноор болохоор юу гарцсан байгаа юм. Үзэгдэл гэрлийн мужид тэр атомын зацрах долгионы шугам нь болохоор шугам спектр шугам гараад ирсэн. Бид нар болохоор фризээр задлахаар гэрлийн спектр болохоор нийл гараад ирсэн. Тэгэхээр энэ дээрээс шугам гарч ийн гэдэг маань шугам спектртэй байна гэдэг маань юу вэ гэвэл энергийн дискрет утгыг илэрхийлдэг. За атом бол ер нь дискрет юм байна гэдэг нь энэ дээрээс гарч ирсэн юм шиг байна. За тэгээд энэ дээрээс эдгээрээс энэ нөгөө боорын бастуулаад яагаад их шигдэж боорын бастуулаад ямар ч гарч ийн гэхээр нэгэнд электрон маань одоо нөгөө тойрон орбитоор хөдлөх ёстой. Хөдөлгөөнгүй байх юм бол финий резервуартайгаар бол хөдөлгөөнгүй байж болохгүй. Хөдөлгөөнтэй байхын тулд хөдөлгөөнгүй байх юм бол очиж татагдаад зөндөр очих ёстой. Хөдөлж явахын тулд хөдөлж байгаа нэгэнт хөдөлж байгаа юм чинь тойрогоор хөдөлж байгаа колоны
үйлчлэлээр бол төв төмөл хордлтол болж байгаа хэвээр. Тэгээ төв төмөл хордлттой гэж байгаа сэнэгт өмсийн сэнэгт өмсөн цахилгаан зургийн долгионыг квант фотоны энерги эзэлж авах хэрэгтэй гэдэг үгнээсээ нөгөө талаас электрон маань ингэж энерги цэцруулаад авах юм бол тойргон орбитаар нэгс гадаад юунаар байхдаа электрон маань иргэжээр ийм төвшний ухтаа арайчаад ийшний цахилгаан зургийн долгионыг цэцруулаад тэгээд нөгөө энерги дахиад ихтэй юу гэдэг цэцруулж тэгээд яваад явсаар энерги ингээд унжаас тэндээс тэгэхээр бол даах болсон байгаа. Эцэг болны болохоор загварын дүгнэлтээр туршлагын баримтчаас үнэн байгаа гэдэг. Тэр эндээс үйлдвэрчдээс гаргасан хэсэг нь болохоор талбар борын төвшүүлсэн постулатад болж байгаа. За тэгэхээр борын постулатын нэг постулатаар заавал атом бол дискрет энергийн түвшинтэй байна. Тэгээ энергийн тухайн тэр одоо түвшний буюу тэр орбиттай бол өчигдөө бол энерги эзэлжүүлэхгүй гэсэн нэг юм байгаа. Тэгээд дараагийн дугаарт нь болохоор тэр нэг төлөвөөс нөгөө төлөв шилжихтэй энерги буюу квантыг эзэлжүүлнэ гэж. Тэгээд тэр борын нэг постулат дээр байгаа нэг юм болохоор тэр электроны тэр зөвшөөрөгдсөн төлөв гэж яриад байгаа. Тэр чи юу гэсэн үг вэ? Зөвшөөрөгдсөн төлөв гэж юугаар хэлээд байгаа юм бэ гэхээр тодорхой нөхцөл хангасан тийм зөвшөөрөгдсөн төлөв гэж байна. Тэр зөвшөөрөгдсөн төлөв нь ямар байх ёстой вэ гэхээр маань унгар биш байж байгаа. Зөвшөөрөгдсөн төлөв нь болохоор юу вэ гэхээр электроны хэмжээ электронын хэмжээ арай тусаар тийш үлжүүн нийт нь өөрөө траслаш хийж байна. Энгийн хөдөлгөөний маань эдгээр оркестр байна гэсэн хотод нэгсэн байна гэсэн гурван постулат гурван постулат гэж байна. Энэ цаашаа хангасан энэ төлөв болохоор стационар тэр зөвшөөрөгдсөн төлөв гэж яриад байна. Тэгэхээр тухайн тэр атомын электроны тэр энерги цэцруулах байх зөвшөөрөгдсөн төлөвтэй болохоор тодорхой радиус тэгээ хурд харгалцсан тэр энерги бас харгалцсан байх хэрэгтэй. Гэсэн энэ дүгнэлтийг бол бас сайн хэлж хэрэгтэй байна. За атомдар шөөчн тэгээд тооцоогоор энэ зөвшөөрөгдсөн төлбөрийн радиус болохоор орбитын радиус нь бол энэ чинь нөгөө юунаас Коломбиа хэсгийн хүчин за нэгдүгээр баарын постулат зөвшөөрсөн төлбөрийн дүгнэлтийг постулат багсаар үнгээр электроны амлалт үндэм хүчин нөгөө талаас нь багсаар 이 고상이 자, 이 허리 시스템이 같이 잡았을 때 그거 그걸 열심히 알아도 그가 어렵다. 그게 이내로서 이거 왔을 때 아니 무슨 열심히 이해를 이해가 안 되는 거다.
ийм битээ гарч ирсэн. За араад үсэн энэ системийг одоо цааш нь бодох шаардлагатай байх гэсэн. Ийм спорт болохоор энэ болохоор чи бишнийхаа нэг ийм хатаар үзүүлээд энэ болохоор үсэн бишний бас нэг ордыг яг бас үзсэн. Ийм одоо үйл ажиллагаа надад гарч ирж байна. Тэнцүүгийн тэмдгээс хойдлын хэсэг нь харагдахгүй. Харагдахгүй нэ. Чи би нэг юм. Камераг хойшлуулмаар юм. Камера ойртуулмаар юм. Камера ойртуулагш. Ойртуул биш холдуулбал арай их талбай харагдах юм. Бүр жижиг харагдах. Үндэгдээд минь бичиглэн харагдахгүй байна уу? Бичиглэн харагдаж байгаа үстэй. Таны бичиглэн аягүй тод харагдаад тэнцүүгийн тэмдгээс хойш харагдахгүй байна уу? Яг нөгөө нэг ягаад автоансан гарч явчихад байгаа юм нөхшөө. Тэр системээс юу гарч байгаа юм бэ? Систем бичигдийнхаа яг тэр эрийн доотлоос авахгүйдаа бичвэл харагдах нэ. Харагдахгүй байна. Би квадратик байх нь эр гиснийхаа яг доороос авахгүйдаа бичвэл харагдах нэ өгшөө. Урагшаагаа бас харагдахгүй болчиход байгаа байхгүй юу? За. Утгаар ухаан хойшлын харагдахгүй, нүүтэн болохоор бүтэн харагдах юм аа. Саа хөндлөн харуулдаг бүгд харагдав. Саа хөндлөн харуулж харагдаж байна шүү. Энийг хавтаар гэсэн. Хурдан болохоор ийм юм. Тэгээд бас ийм хэвчтэй юм болчихсон. Энэ өсөлтөөр бас нэг тэр бодлогоноор бас ийм юм юу байна. Өсөлтөштэй элементүүд зээчийн дугаар нь өгчихсөн. Зээт одоо тайлбар хийх нэг болно гэж юм. Тэгэхээр өсөлтөштэй элементүүд маань юу вэ? Зээт гэсэн сүмийн зэрэгтэй тэгээ гадаад давхраандаа нэг одоо электрон хэрэгжүүлдэг. Энэ элементүүдийн өсөлтөштэй элемент гэж үздэг. Тэгээд яг зөв энэ хаврын цагаар энэ මොකද анч бас бааш хатгаа байж тийм. Зээ одоо тавьдаг одоо яа өсөлтөштэй элементүүдийн хөрвөлхөөр юу болж ирж байна вэ? Ийм квадрат тэгээд зээ квадрат гэсэн хэлбэртэй болчихж байгаа. Энэ гаргалгааны төвийг би тэр гаргалгааг үзсэн байгаа. Тэр гаргалгаан дараа болохоор хоёулаа зээдийнхэн квадраттаас уруу хамаарат гэсэн байна. Нэг үзчихсэн. Уруу хамаарч гаргалгаан дараа болохоор уруу хамаарч байгаа юм бол яг энэ болоох юм. Яваасаа харсан нөгөө ашаа нөгөө хаана хангалттай хоёрын хайцгаа энэ зурагтаас хийсэн. Энэ хаана хийх юм бэ? Бидний хаана юу ийм хэлбэрээр бас бичиж зурагтаас балаканд авчихсан байлаа гэсэн доо. Тэр хөдөлгөөний энгийн хөдөлгөөний момент гэж зурагтаас юм дараа болсон байх. За тэгчээд хараад нь болохоор үгүй спиртийн шугамууд орон бистолдотой
Орон өснөл бол атомын тогтвортой байдал нь түүний цацралтын спиртийн зүй тогтолцоог тайлбарладаг. Тэгээ энэ дээр бас нэг нэмэх юм дээр атом нь өөрийнхөө цацраатай тийм долгионы урттай гэрлийг буцаад шингээх чадвартай байдаг. Эдийг бас давхар ер нь авч явах болно. Тэгэхээр нь одоо бид гэрэл тусгалаа ихэд тэр нь одоо электрон шингээх хэрвээ тэр долгионы өөрийнх нь цацраатай долгионы уртаас их юм уу бага байх юм бол тэнд бол шингээстэл явагдахгүй. Тэгээ нөгөө жишээлх юм бол нөгөө ботабехтийн үзэгдэлээр нөгөө тэгэхээр одоо тухайн металлын гадрал электрон гаргахын тулд бас нөгөө ямар үнгийн зүйлээр шархав гэдэг нь одоо энэ дээрээс болж тэгсэндээ электрон бол атом бол яг хэвээр өөрөөр нь цацрагдаг одоо тийм долгионы урттай гэрлийг буцаад шингээх чадвартай байна гэдэг. Энийг бол бас давхар хэлж юм байсан. За зөвшөөрч нэг мөчүү гэсэн юм дээлээд. За атомын юундаар физик дээр бол нэг юм юмнууд байгаа. Тэгээд энэ бодлогоноодын хувьд болохоор би тэр Лешийн бодлого юунууд бол үйлссэн. Тэгээд энэ дээр болохоор нэг ийм бодлогонууд байлээ. Энэ дээр бас гэхдээ нэг аюултай тийм бодлогоноод их байхгүй тавигдаагүй юм байна. Тэгээд төвшний энерги хоорондын шилжихээс зарцах энергийн хэмжээ болох. За тэр бол нөгөө энергийнхаа зэрэгөөр бодож чинь. За устөрчтэй төстэй атом гэж ярьсан. Устөрчтэй атомуудын хувьд бол ялгаа болох гэж квадратаа энэ хоёрын радиус орын радиус өөрөө бас энийг гаргачихсан юм байна. Орын радиус бол зөвхөн энийг гаргачих. Сүүлчний орын радиус чинь хамсан риск නැහැ. Ахын зон тавьдаг. Хортон одоо аймонгийн найм метр сие фаас гаргацсан юм байж байна. Энэ харагдаж байна өгшөө. Үндсэн дэлхийн энергиээс гадна энийг бас авч юм авс гэж байна. Орын үндсэн дэлхийн радиус гэдэг юм байна. Тооцоолол бол ингэж гаргацсан байна. За тэгээд энэ спектрийн хувьд болохоор тэр нөгөө спектрийн шумын бүлүүд байна. Гадаад давхрааны электрон гадаад давхраа хамгийн гадна талын орбит төвшнөөс үндсэн төвшинлөө төлөв рүүгээ ингээд шилжсэн ихний юм болохоор одоо лайманы за тэгээд тэр хоёр төвшинлөө шилжсэн болохоор байлмар их гэдэг ингээд яга явцдаг. За тэгээд энергийн төвшнийхаа зөрүүнөөс зэрэг болдог томьёогоор энэ хооронд энергийн төвшний зөрүүнүүдийн гараад тэр цацрах долгионы давтамж тэгээд одоо аль юунд хамаарах вэ? Аль одоо бүлд хамаарах вэ гэдэг төвшнийхаа зөрүүнөөс давтамжаар гэсэн хамааруулаад үүн долгионы урт давтамж долгионы уртынхаа нөгөө томьёогоор ашиглаад гараад боломжтой. Манайч гэсэн. За шөө чинь структуртэй атомуудын бодлого байсан. За энэ устрагчийн атомын радиусын харьцаануудыг олгох гэхээр радиус одоо хурдны харьцаануудыг олох гэсэн бодлогонууд байдаг юм билээ. Тэр болохоор сая нөгөө хэлснээр
Өчнөдийн харьцаа гэх юм бол энийг аваад энэ томьёог аваад харьцуулж. Энэ харагдаж байна уу? Харагдаж байна уу? Самбартаар хийж байгаа юм чинь яг харагдаж байгаа болов уу? Харагдаж байгаа. Одоо бол харагдаж байна. Харагдаж байна уу? Харагдаж байна. Энэ шалгаж авах шаардлагагүй юм байна, тийм ээ? За би бас энэ нэг юм солилцох юм бол нэг хоёр камер хооронд шилжүүлээд байгаа болов уу? Шилжүүлэх гээд байна. За тэгвэл тэгээд энэний харьцаагаар бодож одоо ингэ гаргаж байгаа юм бодлогонууд бас байгаа харагдаж байна. Тэр боорын постулаттай холбоотой хэллэгнүүд бас зөв яах юмнууд байгаа юм. Тэгээд тэр түрүүний нөгөө яригдсан одоо зөвшөөрөгдсөн төлөв гэж одоо юу юм чинь тэр постулатын альва тэр тодорхойлт томьёо постулатын гэдэг бол постулатын гэж одоо би бол постул юу гэдэг шууд аваад хэрэглэсэн баталгаагүйгээр хэрэглэсэн өгнөг үйлдвэр хэлж байгаа гэдэг шүү. За тэгээд бас аль тахиламжийн тохиолдолд одоо цацрах тийм ээ гэсэн бодлогод байсан. За тэр хит ягаад юм мөч мөн цацрахаас төвөрсөх шийдэлт нь аль мөчд байх юм. Тэгэхээр одоо үзэгдэх гэрлийн мужийн давтамж мэдээж одоо энерги бол давтамжаас шууд хамаарч байгаа учраас давтамж полигоны уртаар нөгөөцсөн мөн давтамжаар нөгөөцсөн мөн гэдгээс хамааруулаад ингэ бодчих юм боломжтой юм таагдаж байгаа. Тэгээд нэг өндөрөөс зараа жаахан хөндрүүлээд бодно гэх юм бол тэр Вальмер элдвэргийн томьёог ашиглаад полигоны урт давтамж олонжийг олох гэсэн тиймэрхүү бодлогонууд ихэд тавигдсан байдгийг байлаа. За эдгээр бол манай агч нар эдгээр бол бодож яах юм байна. За тэгээд цөмийн бүтцийн талаар бас жаахан бас тийм ярилцъя. За цөм нь бол одоо нөгөө сөрөг зэнхтэй Персэн таач харагдахгүй юм. Юу харагдахгүй? Элеч харагдаж байна. Харагдаж байна. Тэрийг зэнхтэй бартонууд зэнийг нейтрономтоос тогтноо гэдэг. Тэгээд атомын цэник бол одоо нөгөө нэмэг цэник бол байх нь бол хацааг орчихсон. Тэгэхээр нэмэг цэник маань одоо цэнэгүүд маань яах ёстой вэ гэхээр хоорондоо нөгөө түлхэлцэх ёстой болчихно. За тэгээд ер нь цөмийнхөө тэмдэглэгээг бол одоо нөгөө x тэгээд y гэдэг одоо масс тоо бартон нейтроны тоо гэдэг ингээд тэмдэглээ явуулдаг. За энэ яах вэ? За хэмжээний хувьд бол нэмэгц электроны зэрэгтэй тэнцүү нэмэгц зэрэгтэй бартон ч нөөрэ энэ зэрэгтэй тийм ээ. Тэгэхээр энэ бол бартон бол яхад цөмийн зэргийг тодорхойлдог гэдгийг бол хэлнэ. Тэгээд энэ цөмийн зэрэг атомдох электроны тоог заадаг. Тэгээд нөгөө мэндлийн үйлчлэлтэй холбохоор атомын дистуарыг заагаад байдаг. За энийг бол бас яагаад тэр атомын нөгөө дистуараар одоо голцоогаар бид нэр бол энэ атомын цөмийг одоо цөмийн тэмдэглэгээр нь гисцэн байх юм бол нөгөө за тэдэн бартонтой тэдэн нейтронтой элемент байна гэж харахад одоо тийм нэртэй гэдгийг бол зарим бас өсгөн тэмдэглэгээр мэдэх байгаа чинь тэрийг бас ингээд энгийн үйл системтэй холбож ингэж яаш гэдгийг хэлэх хэрэгтэй тийм юм одоо. За тэгээд бартон нейтроны массын хувьд бол энэ массын зөрөөнүүд электроны массаас хэд дахин их юм бэ? Электрон одоо бартон нейтроны масс бол ерөнхийдөө ойролцоо. Тэгээд эдгээр маань одоо юутай холбоотой энэ эдлийг бас сайн тодтогч одоо хэд гэх баг 2000 дахин их масстай. Эдгээр юун дараа хэрэгтэй нөгөө татцлын хүч. Татцлын хүчүүд бол одоо колоны хүчийг бодох юм бол маш бага масстай бие бол бага байна гэдэг дээр энэ массын харьцаанууд бол хоорондын зөрүү харьцаанууд бол бас хэрэглэгдэх талтай. За тэр атомаас масс атомын нэгжийг одоо яаж гаргаж ийнэ гэхээр энэ нүүрстөгчийн стопын массыг нэгж болгоод авчирсан юм байна.
За энэ шахаад явуулчихна. За тэр нуклеоны тоо бол масс атомын нэгжээр илэрхийлэгдсэн цөмийн одоо нуклеоны тоо цөмийн массыг л одоо масс атомын нэгжээр илэрхийлсэн тоо шүү дээ гэсэн доо. Энд чинь тэгээд нөгөө бидний яг үйлчлэл систем дээр одоо бидний цөмийн тэмдэглэлийн дээр болохоор одоо бүхэл тоо тавьчихсан байгаа гэдэг. Яг юу нь болохоор тухайн цөмийн массыг тэмдэглэж байгаа, илэрхийлж байгаа учраас цөмийн масс бол бас бараг 1000 наривчтай тооцогдож яригдж байгаа нөгөө яг тооцоонд болохоор одоо энерги тооцоонд болохоор наривчлаар авч үздэг. Ийм байж байгаа. Гэдгийг бас хэлж яахгүй л байж байгаа. Нөгөө мастагаараа ижлэх юм байж байгаа юм бол яах юм? Ажиллах нь гараад ах юм гэж. За ерөнхийдөө бол тэмдэглэгээнүүдтэй. За тэгээд цөмийнхаа үнэлгээ байс. Цөмдөр бас нэг хоорондоо ялгаад болохоор протон нейтроны тоогоор бас цөмийн ялгадна. Тэгээд ерөөсө протон нейтрон бол цөмийн шинжлэхийг илэрхийлдэг маш чухал хэмжигдэх үү гэдэг нь бол ингээд харагдаад байна. Протон нейтроны тоогоор өөр болж ижил масстатай юм атомуудыг эцбар гэж нэрлэдэг. Нейтроны тоогоор өөр болж ижил масстатай юм атомууд байна. Жишээлх юм бол 83 210 та 80 210 та ямар их хийцтэй гарч байгаа. Эцбар. Тэгээд нейтроны тоо ижил байдаг юм атомууд бас бай. Тэрийг болохоор эцтон гэж нэрлэдэг. Тэгээд протоны тоо ижил масстайгаар ялгаатай атомуудыг бидний эцтон гэж нэрлэдэг байгаа. За тэгээд масста протоны тоо ижил боловч болгоны уртаараа ялгаатай бас энэ цөмүүд байдаг. Энийг болохоор эзэмэл гэж нэрлэдэг байгаа. Ирэлт гэсэн ийм санаанууд авс саяач хэлж юм шаардлагатай. За тэгээд нүүрс төрчин атомын эцтэй бус төрчин атомын одоо 3 эцтэй жишээлх юм бол ийм эцтэйгод байна. Энэ эцтэйгод бол одоо өөр масстай байна. Тэгээ байгальтаар болохоор нөгөө янз бүрийн байдлаар тархсан байдаг. Тэгээд бидний одоо тооцоонд хэрэглээд байгаа энэ юу болохоор масс болохоор юу байна вэ гэхээр энэ дундаж массыг олж хэрэглээд байгаа. Эцтэйгодын дундаж масс. Эцтэйгодын тэр дундаж массыг нь болохоор яаж гаргаж ийн гэхээр ерөнхийдөө юу нь болохоор одоо ингээд хичээл харагдана гэсэн. Ой харагдлаа гэж. Дундаж масс нь бидний одоо хэрэглэх юу хэрэглээд байгаа. Тооцоонд хэрэглэдэг масс болохоор байгалийн гаргалыг авч үзээд харагдцаад дундаж масс гардаг. Дундаж масс нь болохоор тухайн атомын массыг аваад байгалийн гаргалаар гаргахыг хийж загварчсан юм уу? Замик масса мөн хамтан болоод атом хамтан болоод за зүгээр юугаар гаргачих юм бол ийм зүгээр гэж гаргах гэсэн. Байгалийн гаргалтын хувийн масса тэгээд дундаж массыг авч гаргаж ирдэг. Энэтэй холбоотой би нэг бас нэг бодлого нэг харж байсан. Энд дээр нэг бодлого ирсэн. Тэрийг дараа нь яхаараа. За тэгээд энэ масс нуклеонуудын хоорондын таталцлын хүч, колоны таталцлын хүч хоёрын харьцааг бас нарийн гаргаж байна. Яг энэ хоёр томьёон дараа ячаал нуклеонуудын таталцлыг одоо массыг мэдж байгаа орнол зайраад мэдгэж байгаа. Тэгээд сэнийг эдгээрээ бол хэрэглээд ингээ гаргаад иргээд ерөнхийдөө бол энэ 10 30 гэдэг зэрэг төрчин атомын өнгө тавиад яваад 10 36 зэрэг гарцсан байсан баха. Тэгэхээр энэ бол одоо их хэмжээ их хүч юм аа гэдэг. Энэ
цахилгаан хүч бол илүү их нөгөө масс багтаа вирусийн талцлын хүчнээс их байна. Тэгэхээр энэ нуклеонуудыг болохоор барьж байдаг хүч. Энэ одоо их хүчээр одоо төрөлцөж байгаа нуклеонуудыг яаж барьцалдуулах хүч нь хаана байна вэ гэдэг. Тэр энэ бол одоо нэмэлт одоо тийм тусгай юм барьж идэх хүч байна. Энийг л одоо бид цөмийн хүч гэж нэрлэдэг байна гэдэг талаас нь бас ойлгох. Тэгээд энэ барьцалдуулагч юу нэ болохоор одоо барьцалдуулагч зориулт өгөхий бол нейтрон бол ер нь нэгсэндээ барьцалдуулагч хэсэг болж таарах гэдэг. Тэгэхээр энийг болохоор бид нэр юу гэж хэлж байгаа зүгээр ер нь бол маш бага зайн үйлчлдэг хүч их хэмжээний хүч байна гэдэг талаас нь ингэж үзэх. Энэ бол онцгой хүч. Зөвхөн одоо тэр маш бага зай буюу тэр 10-аас 13 см зайнтай үйлчлдэг. А энэ зайнаас гарах юм бол харин тухайн хүч бол байхгүй тэгдэг юм шиг байна. Ийм онцгой хүч байгаа. Хол зайд бол тийм учраас одоо энэ бол зэрэгэлдэх тэр нуклеонуудтай харилцан үйлчлэхээс биш. Хол зайд байгаа нуклеонуудтай үйлчлэхгүй. А энэ дээрээс бол юу гэж бас үзэж болох вэ гэхээр нуклеонуудын тоог одоо жишээлбэл багасгалаа юм уу хэсгэлээ ихэд бол цөмийн радиус одоо нэгсэндээ өөрчлөгдөнө. Өдөр цөмийн радиус бол өөрөө юунда пропорционал байгаа шүү дээ. Масс тоонд бол пропорционал гэж байна. За тэр том яг дараа нь юундад яаж вэ? Тэгэхээр энэ дээрээс бол тэр юунаас тооноос хамаарахгүй юу? Одоо цөмийн цацлын тэр хүч бол огцом одоо буурхан ихсэх тийм одоо шинжлэх бол илэрхгүй. Одоо нэг нуклеон нэг хасах одоо нэг хасах гэдэг тэр талаасаа бол гэдгийг бас хэлж байна. За цэнэгээс үл хамаардаг гэдгийг одоо бас хэлж байна. Гравитацийн хүчнээс одоо 10-39 дахин V4 дээр 37-ыг бичсэн байсан дээр. За цөмийн диаметр одоо ийм байлаа гэхэд нягтуул бол одоо маш их байх нь бол ойлгомжтой. Цөмийн эзлэхэн бол одоо масс татвар пропорционал байдаг гэдгийг бас ингэж гаргаж авах хэрэгтэй. За нэг нуклеоны эзлэхэн цөмийн радиусаас ингэж хамаарах ёстой гэдгийг бас харуулах ёстой. За тэгээд нуклеонуудынхаа дефект масс юу нэг энэ холбоос энерги гэж нэг байгаа шүү дээ. Цөм нуклеонуудаас фотон барьж байгаа энерги цөмийн холбоос энерги гэж байгаа. Энэ холбоос энерги болохоор юу вэ нөхөр нөгөө садангад нуклеонуудыг одоо барьцалдуулахад нэгэсэндээ шаардлагатай байгаа гэсэн утгаар энийг ол авч үзэж болж байгаа. За одоо ерөнхийд нь жаахан юу баярч шүү дээ. За дефект масса бол ингээд олчихно. За энийгээ бол одоо тэгээд нөгөө яаж тайлбарлахдаа яг яаж тайлбарлах вэ гэдэг бол за ерөнхийдөө бас нэг жишээн дээр ингэж авч үзээд яг масс нуклеоны масс та бодуулаад ингээд яг тоо хотуудыг харуулад тэгээд зөрөөг нь харуулад ингээд яг ингээд зүрдэг юм байна. Энэ бол нөгөө Ямаараа болохоор чинь эмцэг квадрат гэсэн нэг энергийн томьёо. Тэгэхээр энерги масс хоёрын холбоо энэ дээрээс бас хэлж өстой. Энерги масс. Масс бол одоо энерги агуулсан гэсэн юм аа. За тэгээд тэр масс атомын нэг чинь болохоор тэр мэвэр байдаг. За ферми гэдэг за хэмжигдэх юм бол электрон вольт. За энэ нэгжнүүд яг за мэдэх учраас та нар нэг нуклеон ногдох холбоос энергийн тухай бас хэлж өгнө. Энэ бол яг хөрөсөл цөмийн нуклеон болгон задлахад шаардлагатай энергийг холбоос энерги гэж нэрлэдэг. Бодлогож хаалт. За
За тэгээд энэ холбоос энергийн хувийн холбоос энергийн диаграмдаас харж ахад бол ерөнхийдөө энэ дээрс энэ диаграмны юмнууд бол байж байгаа. Тэгээд энэ дээрс тэр нэг 50-60 хоорондох мастертай элементүүдийн холбоос энерги бол хамгийн их өндөр байгаа гэдгийг бас өндөр байна. Тэгээд холбоо энэ мастер хувийн холбоос энерги өндөр байна, их байна гэдэг бол юу вэ гэхээр тогтвортой хувийн холбоос энерги их л байх юм бол цөм бол тогтвортой байна тийм ээ. Тэгэхээр энэ цөмийн тогтворгүй байдлыг бол хувийн холбоос энергиэр бас харуулж болно гэсэн ийм талын юмнуудыг бас хэлж хэлж байгаа гэж бодож байна. За цацраг идэвх задрал цөмийн уруудын хувьд болохоор за мэдээж альфа, бета, гамма засруулж байгаа өөрөөс одоо атом цөмөр аяндаа засруулж байгаа эднийг л одоо бид нэр цацраг идэвхт чанар тухайн элементийг бол цацраг идэвхт бодис элемент гэж нэрлэдэг байгаа. Цацраг идэвхт цөмүүдээс гарч байгаа цацрагуудыг ерөнхийд нь бол тэр альфа, бета гэж бодож альфа бол нөгөө гелийн цөм, бета нь болохоор урттай электрон. За тэгээд гамма бол энэ альфа, бетаг дагалдаж одоо цацардаг ийм протон тийм ээ. За нэвтлэх чадвар сайтай гэдэг талаас нь. За тэгээд задралын альфа, бета задралын томьёонууд хууль тийм ээ. Шилжилтийн дүрм гэж нэрлэдэг. Нэг альфа задралын шилжилтийн дүрм, бета задралын шилжилтийн дүрм гэж нэрлэдэг. Энэ дүрмүүдээ бол ерөнхийд нь яг томьёолоор гэж хэлж байгаа. Заашгүй шаардлагатай. За тэр бета задралын юундаар бас нэг юу бодлого авч ирсэн чинь юу байж байгаа юм. Электрон цөмөөс задраад байгаа мөнгө цацраад салаад байгаа мó гэсэн юм байна. Тэгэхээр цөмөд бол электрон бол байх. Гэтэл нөгөө бета задрал гэж одоо юугаар яриад байгаа юм. Цөмөөс электрон гараад бета нь болохоор электрон, хурдтай электрон гэж яриад байгаа гэдэг. Тэгэхээр энд бол энэ цөмийн яг дотоодд болох процессын хувьд бол арай өөр байдлаар яаж өгөх зүйтэй байна. Авралын тэгштгэлийн хувьд бол энэ бол энэ задралын шилжилтийн дүрмүүд ингээд бичигдчихэв. Нэгээр одоо өмнөхөөсөө болохоор нэгээр ийм одоо цөм үүсэж байгаа. Тэгээ электрон, антинейтрон чинь болохоор нейтриногийн эсрэг үн шүү дээ. Нейтрино. Тэгээ эсрэг үн энэ дээрээс бас цаашлаад бас асуулт гарч ирэх юм бол бас энэ эсрэг бөөмүүд ингэж байгаад энэ эсрэг бөөмүүд одоо хоорондоо нэгдэж явах юм байна гэдэг гэсэн ийм юмнууд одоо гарах тал бол бас байж болцсохгүй. Тэр тохиолдолд бол яг хэвээр эсрэг бөөмүүд бол байгаа юм чинь одоо нөгөө протон одоо электрон одоо атом дотор байгаа хадаа одоо юу гэдгийг протоны болон одоо электроны эсрэг бөөмүүд нэгдэж одоо бас атом шиг юм үүсэх боломжтой юу гэсэн байдлын талаас нь энийг бол бас тэгтээ үүсгэж болохгүй. Эсрэг одоо юу гэдэг эсрэг юм байхыг бол үүсэхгүй гэж бас яс тийм нэг юм бодож байсан. Энийг харж байгаа. За нейтрино энэ ч нөгөө нэмэх бета задрал, эерэг бета задрал электрон одоо электроны эсрэг юм шүү дээ. Нейтрино электрон энэ. За тэгээд нейтрино бол энэ дээр бас үүсэх юм байна гэдэг нь энэ юундаа бас хэлж байна. За тэгээд цацраг идэх задралын зүй тогтол. Цацраг идэх задрал хийх нь бол тодорхой бус. Тэгээд тухайн олон цөмийн хувьд бол нарийн зүй тогтол ажигладаг. Тэгээд нарийн зүй тогтолыг нь одоо нэгэн одоо хэмжээсээр нэгэн утгатай хэмжээсээр хэмжихийн тулд тэр нөгөө хамгийн гол юм чинь цацраг идэх задралын хагас задралын үе гэж байна. Хагас задралын үед бол яг одоо цөмүүдийг бол яг
нэг нутагтай байдлаар тодорхойлох боломжийг олгож байгаа. Тэгээд тэр утгаар нь хагас задралын хуулийг оруулж өгсөн байж байгаа. За энэ задралын хуулийг бол юу гэж байна вэ гэхээр энэ засаг эдийн задралын хууль бол задралын тогтмол чинь өөрөө нэгсэндээ задралын тогтмол бол яагаад ч хэлтэй явцсан энэ харьцангуйс камера өгөөрэй. Камера өгөөрэй. Энийг камера авах. Энэ дээр нь дарагдчихсан юм шүү дээ. За. Ингэж явах юм тий. Задралын тогтмол бол энэ харьцаа хийж байгаа гэдгийг бол харуулж байна. За тэгээд нэг хугацаанд задрах цэцэр итгэвчмийн тоо гэдэг итгэвчл буюу задралын хорд итгэвчлийн нэг задрал секундээр илэрхийлэгдэх битгэрэл нэгж яхаа аяг албатлыг хэлчихэ. Чүгэн. Энд дөрөв бүлэх. Энэ хагас задралын үе. Тэгээ хагас задралын үе бол цөмүүдийн одоо бас нарийн тутаа тодорхойлдог итгэхийг нь бол тодорхойлдог. Өөрөөр хэлбэл нөгөө цөмийн итгэх цөмийн тоо одоо 2 дахин багасах хугацаа. За энэ багасах хугацааг нь тооцоолоод гаргах юм бол энэ томьёо гараад ирж байгаа шүү дээ. Задралын хуулийн томьёо. Энэ бол яасаар чиний агирийн за тэр хоёр янзаар ингэ бичсэн байж байгаа. Дээдлийн томьёо бол яах ёстой вэ? Ерөнхийдөө энэ натурал алгоритм 2.1 ингээд нарийнчлаа гарчсан. Тийм юм. Нарийнч ойрцолцсон. Ерөнхийдөө бол задралын хууль бол юунд яах ёстой гэхээр нөгөө юунд магадлалаа тодорхойлдог. Магадлалын функцийн график чинь Е-ийн экспоненциал хамаарлаар явчихдаг юм график юунаас харахаар. Тэгэхээр бол энэ томьёо бол юу бол тэр яг юунаас харахаар ойролцоогоо багцсан юм томьёо байна. Ойролцоолсон. За тэгээд цөмийн урвалын одоо тэгшгэлийг бол ерөнхийд нь ингэж бичээд цөмийн урвалаас бол энерги ялгарх хэрэгтэй. Тэр ялгарч байгаа энерги нь болохоор хоёр янзын ялгар нь нэг бол шингэн. За хэрвээ ялгарч байгаа юм бол энерги ялгаруулж байгаа юм бол хэцүү тэгээд шингээж байгаа юм бол эндотермийн урвал явагдаж байна гэж энэ одоо оруул талаас нь авч үзэх юм бол. За тэгээд дээр нь бол хөнгөн цөмийн нэгдэх урвал болон хүнд цөм задрах энэ урвалуудаар бол энерги бол ялгарч байгаа. Ер нь бол хөнгөн цөмийн нэгдэх урвалдаар бол илүү энерги ялгарч байгаа. Тиймээс сулгах энерги хэмжээ бол их байгаа гэдэг. Тэгээд энэ урвал бичсэн тохиолдолд тухайн урвал дээр бол бас энэ холбоос энерги мэдж байгаа тохиолдолд энэ урваллаас одоо сулгах энергиуд бол бат тооцоолоод харуулдаг болчихсон. Энэ бол бас харуулах зүйтэй юм шиг байна. За цөмийн одоо хамгийн анхны зохион одоо нөгөө урвал бол энэ азотын цөмийг одоо альфагаар бүгдэж хүчилтөрөгч болж ирсэн энэ урвал байж байгаа. За энэс хойш бол тэгээд нөгөө зохион юм урвалуудыг бол цөмийн урвалыг бол явуулах боломжтой болж ирсэн. Анхны цөм нь бол Эрцэр хордын 19 оны тэр цөмийн урвал байна гэдэг бас тодтогч гарч ирнэ. За цөмийн урвалаас одоо ядарах энергийг яаж
гаргах юм бэ? Тэгэхээр одоо нэг нуклеар навт холбоос энергийн хэмжээ одоо нэг байж байна. А 1 грамм ураны хүмүүс өдөр бүгд хуваагдах юм бол ийм хэмжээний юу гаргана гэх мэт ингээд энийг бол тооцоолоод гаргачих шүү дээ. Тийм бол за нэг би дараа нэг бодлогоор гаргана. За тэгээд за энэ одоо нөгөө сүмийн уруулын дүнд болохоор уруулдаар болохоор нейтроноор бөмбөгдсөн тохиолдолд яадаг вэхээр нейтрон үүснэ. Мөн одоо нэг нейтрон бөмбөгдөхөд одоо хос нейтрон үүсэх. А тэр үүссэн нейтрон бол яах ёстой гэхээр дараагийн дахин одоо сүмийг одоо хуваах боломжтой байх юм бол цаашаа уруул бол өрнөдөд гинжин байдлаар өрнөд явдаг. За энийг бол нөгөө янз бүрийн тэр гинжин хэлхийг юм зураад тэр зөв төслөөр үзүүлээд ингээд харуулдаг. Ийм процесс явагдана гэдэг нь бол харуулж боломжтой. За хөндсөн хаваацахад бол их энерги ялгархаас гадна бол хүмүүс зэмүүдийг төвд бол илүү их энерги ялгардаг гэсэн ийм одоо бас нэг тодорхойлж хэлж өгөх зүйтэй байна. За альфа задралын үед цусан ямар энерги авах за энийг бодлого. За гээд ерөнхийд нь энэ юугаа атом цэмийнхаа юуг болгочих. Одоо тэгээд ясах барих тодруулах ярих нэмж хэлэх байх юм одоо аяг хэлээд. За чи би тэгээд энд нэг цаг чинь юу болж байгаа? Лэх чинь хэдээс үлээ. Цаг болоогүй нөө гэсэн. Болоогүй өгсөн. За машин дүүл одоо тэгээд 20 минут болгоё доо. За энэ цөмдөр болохоор за атомын болохоор ийм бодлогонууд ингээд цөмдөр болохоор ийм бодлогонууд яг нь ерөнхий юмуд ийм бодлогын санаанууд байлээ. А нэгдүгээр нь болохоор би яшээ бодлогонуудыг харж байсан. Цөмийн одоо хүчээр ямар бодлого байдаг вэ? Цөмийн хүчээр ямар юм байдаг вэ гэдэг яагаад харж байсан ийм юм харж байгаа гэсэн. За нэгдүгээр эхний тохиолдолд нэг юм. За яг нөгөө цөмийн хэвлэлээр болохоор чарж байгаа. За тэгээд нэгдүгээрс нөгөө цэтэй энэ электрон авч за энийг бол дараа нь нэг юм бодлого байна. Электрон чинаа альфа задралаа электрон зураа
хасхныг тийм хасхныг эцэг хасдаг биш. Аяа хасчих. Яа хасхныг эцэг хасдаг биш. За ингээд системд ингээд болчихсон. За эдгээс энэ систем байна. Энэ төрлийн юм. За дараа нь болохоор систем болох шаардлага байна. Ini adalah sesi ini. Karena antara yang berkorban ini terkenal. Thai mesma, Qur'ani semua. Айлтаа задралаар задарсан айлтаа бөмбөгийн бүрдийг одоо үүссэн тоорын зүг бүрд тайлбарсан харьцааг олгосон. За энэ төрлийн болсон. Айлтаа задралаар задраад тэгээд тоорын үүссэн. За тэгээд айлтаагийн бүрдийг тоорын зүг бүрд тайлбарсан. Тэгэхээр энэ тохиолдолд бол яах вэ гэхээр мэдээж тайван байсан хүмүүс айлтаа гарсан чинь тэгээд айлтаагаар үүссэн юм байна. Тэгээд тоорын зүг бол айлтаа гарахаар тоорын зүг айлтаад бол тэр хэсгсэн. Энэ үднээсээ бол яах вэ гэхээр энэ бас хавтаа ашиг. Энийг харахад бол Saya juga betul betul ini betul betul terjadi. Atau orang yang naik pagi si kami, atau orang lain. Nah, ada yang bisa kita sangat cerita. За тэгээд орны харьцаач нэг масс харьцаа гэж тэгэхээр массуудаа тоорынхаа масс атмосфер маань чинь орж ирсэн юм. Зон хүчтэй. Чайгаар зөвхөн орж ирсэн нэг юм. За ингээд чинь харж байгаа. Хоёр цогцсон өөрөө за ингээд ийм төрлийн бодлого хийж байна. За энэ задралын дүн айлтаа метр задралын дүн бас нэг юу харагдаж байна. Юу болов? Зээ юм. Задралын хэвчлэлээс харж байгаа. Нэгсээ оруулаад хэвчүүлж байна. Задралын хааны хэвчүүлж байна гэсэн. Оруулаад хэвчүүлж байна гэсэн. За энэ бол Сөрөг задралын тухайд байна. Сөрөг задралын маань юу вэ? Аль цумаас гараад аваа яагаад юм. Цүмэг ихраа байх чинь энэ явах процесс нь болохоор нейтрон нейтрон маань нейтрон гарах задарсны дүнд антинейтрон орж ирж задраа. Ийм процесс ингээс одоо электрон маань үүсэж байгаа гэсэн. Энэ санаа гэсэн. Ахын гэсэн үг юм шиг. Дельта задраа, сөрөг дельта задраа гэж байна. Чи бодоод
сөрөг зарах юм байна шүү. Цөмөлтөд ийм процесс явагдах нэ гэдэг. За мөн одоо дараагийн багт юм уу? За тэр юм энэ бол зөвхөн болохоор юм тэгэхээр маска цөмдөх протоны тав нейтроны томоос их байх юм бол бас тэр альфа задрал юм. Ер нь хүндсэн юм альфа бета задрал юм. Синий санаанд бас гараад байна. За нэг өсөлт юм. Зөвхөн оруулах хэсэг дээр ямар юм үсгийн дээр энэ чинь оруулах хэсэг бета задрал экстра гэдэг хэрэгжсэн. Өмнө сүмийн нэгдэх оруулын дунд энерги энэ хүмүүн сүмийн нэгдэх оруулын дээр хүмүүн сүмийн учраас ата багтайг хүнд сүмэн дээр ярих юм бол бета ата багтайг авч үзсэн. За тэгэхээр хүмүүн сүмийн нэгдэх оруулалтаар энерги авлаадаг гэдгийг авч үзсэн. Нэгдэх оруулалтын өөрөөр хэлбэл Sana ini kalau kita orang tua cuma tahu yang punya orang cuci akan sumi itu. Jadi mungkin sumi itu kita cuci nanti kalau tanya ya dah ini jelas ini terjadi betul. Интервью решил стоит массын зүрх игээр. За тэрийг бас хэлж өгөө. Ингэж яаж юм биш. Энэ дээр нэг шийд. За шийд юм бол тодорхой хаана юм бодлого болчихсон. Би тэр таатай Kalau kamu dia, asal kan, satu kan, ini juga juga ini, itu orang ini sebenarnya orang ya kan, cinta, total, cinta total. ийм зүйл. Тэгэхээр энэ тухайн зүйл оруулалтаар болохоор энерги өөрчлөлт хаана ч юм бэ? Энэ масс ихний оруулалт орсон ихний хэсэг үүссэн хэсэг зөвхөн массны нийлдэг нөгөө энерги хатгал массны зөвхөн 제가 따라서 줬습니다. 인맥이 줬습니다. 인맥 시행을 마찬가지로 책임을 거둔 자, 이번에 일들 말씀, 유크리는 통역과 유크리는 지치고 자, 제가 갖다 하셨다. 지역을 나가셨다. 말씀들은 이χν의 말씀이 왔습니다. 이너의 말씀이 이너의 말씀이 이너의 사람이 주시죠. Saya sam ia nanti saya nanti kerana ini masih ini kasar orang yang cuci marah saya kalau baik tak sah sama itu masih kalau kasih punya orang orang yang orang yang orang yang wah dari yang
Гадны нарийн таамаглалаар мастер хангаж байгаа. Жишээлбэл бүгдээр энэ урлагийн гишүүдээр болохоор массын зөрүүний хөлөө чивсэн байдаг гэж хэлсэн. Таамаглалын хамтлаг нарийн таамаглалыг хийж Нэлбэр хинарын нэлбэр за чиний сумич акчаа гэсэн за ихний нэлбэр манай нийлбэр болохоор 18 ийм дундаж маасаа яг нарийнч чадварууд энэсээ маасаа гэж мас зөөр мас энерги энерги хаяад тааж энерги то масаас гэдэг юм. Энийх нь юм байна. Энийх болохоор энергиээс ийм учраас энэ бол энэ тохиолдолд нөгөө өөрчлөж байгаа хэсгийн масс байгаа учраас энэ бол энергийг шингээд эсвэл тохиолдолд анхны нэгдэж байгаа хэсгийн масс маань энерги маань нэгдэх байх юм бол энерги ялгаруулна гэсэн ийм ойлголт ирээс. Энэ болохоор энэ тохиолдолд энерги болгосон шингээд гэсэн гаргаж өгнө. За мөн бас нэг юу байсан? Нэг ийм зүйл болсон. Цагаан болсон уу? Ийм зүйл болсон. Ураны Сум зарах. За 92 за орны уран 235. За энэ стат зарах. Бицон мэгний яхад бол 2 грамм уран зарах. 2 грамм уран зарах. 2 грамм уран зарах. Солигт энерги болгосон. Тэгэхээр энэ дээр нөгөө юу хэрэглэх ёстой гэж хэрэг. Нэг ураны цум задлахад одоо ийм хэмжээний задлах юм бол энэ 2 грамм уран гэсэн учраас энэ доторх одоо цумын тоог нь олж иж. Тэгээд 1 грамм-ийн хаваар олж бол ийм яхах хэрэг гэж байгаа гэсэн. Энэ санааг бас за цумын энэ болохоор цумын тоо. Тэр цумын тоог нь яаж авчихсан гэхээр чинь юу гараад Umi kalau mas, apa dengan nama Aisyah? Ini saya di Jawa Barat, semua kalau cek dari ini, semua level ini cuci, itu berarti cuci kan? Mas kalau yang dalam poin, cuma cuma cara cuci, mas poin dalam cuci, saya cuma
ялах энерги хэмжээг хараад байна. За тэгээд тэр энэ чинь буруу тийш хараад явчихсан юм шиг тий. Зүгээр энэ маань ч уруу харагдаад байна. Тийм байна. Хавсаж. За нэг иймэрхүү төрлийн юм бодлогоодын цөмийн юмдар байна. Тэгээд иймэрхүү тэр нэг нөгөө нэг стопын хахалцтай холбоотой нэг юм байна. За энийг яриад. Энэ ганц нэг төрлийн бодлогоноос нэг төрлийн бодлого байна. Анх нэг хаалт одоо жоо шинжүүж олж тэгээд нөгөө өөрөө хашигчулж болно бас. Энергийнхаа нэгснүүдээр бас шилжүүл. Мас атомынхаа бие. За байгальдах боорын атомын дундаж мас нь ийм нэ. За тэгээд энэ дундаж мас. За тэгсэн одоо яасан гэхээр нэгдүгээр нэг стопын мастай. Нөгөө нэг стоп. За хараас очихгүй л харагдахгүй байна. Харагдчихна өглөө хүндлэн боловч. Ийшгүй. Харагдчихна. Дундаж мас нь тэгээд стопын мас нь боровтой. Нөгөө стопын болохоор ийм мас ийм хоёр стопоос энэ барын тогтдог бол тэдгээр ийсэх хөрөг байна. Тэгэхээр нөгөө стопын өөрөө байгальд янз бүрийн тагсан байдаг. Тэгэхээр тагчдын процесс дундаж мас гаргажсэн байдаг. Тэгэхээр энэ тэр төрмөө маш их хэрэгтэй юм. За юу болоод эхний одоо элементийн ийм нэгэн тагчдын хөрөгийг бид мэддэггүйгээр нэг хэсгээд авчих. Тэгэхээр ийм нэгэн тагчдын хөрөгийг нэг хэсгэж болно. За тагчдын хөрөгийг хэсгэж нөгөө тэгээд аваач тавьсан нөгөө түүний миний хэлсэн ахад энэ харагдсан харагддаг.
이거는 마스 박제가 주지. 이게 얼마나 마스 박제가 뭐라고 주지? 이게 니치. 나중에 이거 요구하는 주지. 그래서 어떻게 마스를 주고 이게 하나. 니 마스를 같은 거 아동들 가가지고 주는 거지. 예예예 주지. 자, 이게 주시는 분이 비평형을 위해서 이 상황에 대해서 어떤 논의를 했을 때 사람은 사람이 나가는 것이 있습니다. 자신이 자신이 자, 이게 시대는 같이 하는 거예요. 이시기합니다. 이게 저는 그때 와서 되게 뭐 제 거기다 스타일을 하고 기준을 스타일을 하고 어떻게 기준에 마스터에 그렇죠. 이 그리스도의 마스터로 그렇죠. 이거 많이 해봤던 네. 자, 인기리스트 이 어떤 다른 사람입니다. 이것은 어떤 사람의 과일을 괜찮아. 나오면 자체 인치 못하게 어려워 있어. 그러니까 누구에서 달라요? 이것은 아니요. 이 이렇게 맞다. 발. 자, 박수. 간다 박수. 슛. 저기도 자. 슛 진짜 거의 왔다. 저쪽에 왔다. 내가 오란의 수민 다 저쪽에 특히 왔던 것은 기술기는 왔어. 왜 들리지 왜 이 박수는 같이 같이 왔다 드리겠습니다. 작은 박수는 자, 같이 왔다. 아? 이거 어떻게 맞춰? 자, 이거 선생님이 들어와요. 자, 오라는 자체를 크게 얻어갔다. 자체를 크게 얻어갔다. 그걸 얘기하겠습니다. 오라는 이거에 좀 무시하는 자체를 크게 얻어갔다. 자체를 크게 주기는 거, 그거 가면 들어서 알아. 자체를 크게 잡을 어렵겠죠. 이걸 귀신 같다고 좀 말이 여러분 자, 이 지금 되게 이거 와서 시작했어요. 다섯 살까지 우리 와서 있습니다. 그 인텔이 와하는 것은 그 인텔 아침에는 자기 하루 나가서 미인이랑 이거 봤을 때 일단 스마트한 이런 걸 있어요. 이 자택에 이거 없으면 그냥 이거 무슨 이런 걸 주셔. 일반적으로 아시는 이거 아사트에 우리 앞에 아사트에 우리 이게 믿는 양다 전시 양다 치고 스토리 이런 거 그래서 우리 제일 학생 이거에 가면 그 어란이 하는 거 있는 거 막 그거 자기 같은 거 이게 맞죠? 이게 이거 참 좋지만 이거 어찌 그래서 왜 이렇게 나왔어? 이거는 왜 같이 미니가 있어?
асаатал уяа сончи масс чиний аваад за яа доош нь харагдаж байгаа юм тийм. Тэгээ очиж энэ очиж за ийм авах энэ байх гэж байна гэсэн үг шүү дээ. За аваад одоо ингэж бодгондоо 2 грамм гэсэн байж байна. Грамм маш чинь. Ораасон майнас цааш тавьж 238 гэж. За нэг юм төрх юм байна. Нэг цааш тоог нь орлох төрх үстэй. Маш яаж 2 грамм тавьж эдгээр 238 за яг тэгээд ойлгож чадсан натрал нэг төрчс ойлцоод тэгээд таах гараад инээс за дуусгая да. За хайртай маш их баярлалаа. Зав гаргаж багшны мэддэг чадварыг үзүүлэхэд энэ сонсохгүй нүгөө. Сонсогч нь уу? Ингээ хавь өгчтэй маш их баярлалаа. За ингээд хэдүүлээ нэг ярих нэг жоох юм байна. 12-т хичээл ордог багш нар нь үлдээд бусд нь яаж сургалтаа яаж болно. 12-т хичээл ордог багш нар нь үлдээрээ. Тэгээ маргааш дараагийн 3 дахь өдөр Зулан сүрэн багшийг урьж байна. Зулан сүрэн багшийн сэдв чи юу вэ? Нийтлэг онл үлээ. Идалхийн төлөвийн тэгштэл. Та 3 өдөр буяа өгчтэйгээ яг энэ цагт иргээд уулзъя. 12-ын үлдээд багш нар намарч яж болно. Нэг хайв өгшөөс нэг юм асуугаад тугшаа. Тэг. Энд өгшөө. Нөгөө нэг юу яасан штэ? Нөгөө ус төрөгчийн атомын үндсэн төлөвийн энерги гэж ярьсан штэ тий? Тэрэн дээр юу чи тэр нөгөө малгай цаашаар юу тэмдэглэсэн? Малгай цаашаар юу тэмдэглэсэн? Ингээ эгэр хөдөлгөөний тоон юм шүү дээ. Малгай цааш чинь болохоор нөгөө боорын тогтмолыг 2 фит хуваасан тоо шүү дээ. Харин тийм талангийн тогтмолыг 2 фит хуваасан гэсэн шүү дээ. Тийм. Малгай цаашаар юу тэмдэглэсэн? Угаасаа палагийн тогтмолд хойд хуваахаар Палагийн тогтмолыг хуваах нь малгай цаашаар тэмдэглэж байхгүй. За. Тэгээд палагийн тэр малгай зураачтаас чинь юу юм бэлэн шүү дээ. Юу гэдэг нь шүү дээ. Игэл хөдөлгөөний тоо гэж нэрлээд тэр нэг баг ёрхины юу тэмдэглэлээр болохоор за палагийн тогтмолыг 2 фит хуваасан юм тоо. Тэрнийг ил хөдөлгөөнийхэн тоо бүхэл тоолохын давтнаа гэсэн нэг юу байхгүй юу? За. Тэр батн дээр орж ирсэн. Энэ камерын хаалт дээр биш үү? Шо. Болоо өөрөөсөө байхгүй баярлалаа. Энийг яриад байгаа юм тийм. Тий. Тэр Удааша. эгэл хөдөлгөөний том omid
гэдэг нэртэй шүү. Зураас тааш чи. За. За манай бүгдээр камера нээчих. Тэгээд ирсэн үлдээгээрээ гарч байгаа хүмүүс. 12-оос бусад орж гарч байгаа хүмүүс. 12-т ордог босоод нь. Тий. За гарч. За. Бүгдээр камера нээчих. Бүгдийг нэг хараатыг. Од гэртээ гэрээсээ ажиллая гэдэг юусэн. Тэгээд нэг ярилцсанаа хэлээ. Дүн мэдээг юм бол авцсан биз дээ. Дүн мэдээ авсан. Сорил нэг болоход таад сургуулийн чинь албаны Gmail хаягаар явуулсан шүү дээ. Сургуулиуч нь таад дүн хөргөж ажиллаж байгаа юм уу? Ажиллаж байгаа. Зарим нэг сургуулиуд нь камераагаар авсан. Нэг хагаар. Энийг шийднэ дээ нэг. Тэндээ нэг хаагаач. Тэгэхээр хоёр удаагийн смотрит байгаа. Зэрэг ороод байгаа юм шүү зарим компьютер. Миний компьютерээс шеэрлж болохоо бэлдсэн байгаа юм да.